Сайн байна уу? Гэвчлэн Батбол гэдэг. Би 2006 онд Төвтөн байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Одоо хүртэл 19 жил ажиллаж байгаа. Нартын засгийн хамгаалалттай газар маань 1996 онд Улсын хурлын 97 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын засгийн хамгаалтанд авагдсан газар байгаа. Тэгээд нартын маань онцлог гэх юм бол одоо говь талын тосолсон тийм хатан арал нутаг байгаа. Энэ нутаг маань баруунаас зүүн чигээ 40 км орчим урт, хойноос урагшаа хамгийн хол нь 20 км, хамгийн богинох нь 5 км зайтай. За тэгээд Дорноговын айраг сум, Дорноговын Далан жаргалан сумын хоёр нутгийг хамарсан 66700 км² газар нутаг байгаа. Энэ нутгийн маань онцлог гэх юм бол их настай ад маань адны харыг дагсан 13 хамтай. За өстэй 2-3 ам болготой амнууд байдаг. Одоо тэрийг осволга төшиж харгалын ангир маань үржиж байдаг. За тэгээд миний хариуцсан газар нутгийг нартын хамгаалалттай газрын хойд хэсгийг нэрэлж байдаг. Хамгийн хойдолтой одоо халзуу уулын арсайн совлол. За тэгээд арын говь хар суултын нутаг. Эсвэл газрыг би өөрөө хариуцж ажилладаг байгаа. За ерөнхийд нь бол тэгээд явж байгаа тохиолдолтой одоо бүсчилсэн байдлаар явж хянч шалгалтаа тайлбарны ажиглах байгаль орчноо цагуураа сургамлаа ажиглаж тэмдэглэж зурхижуулж ажил төрлөө гүйцэтгэдэг байгаа. За байгаль хамгаалагчны одоо албан үүргийн дагуу хүний хувийн болон эргэн үний эрх үүргийн дагуу бол нутгаа хамгаалах гэдэг бол юунаас чүнтэй юутайч харьцуулшгүй одоо үнэтэй зүйл юм. Тийм учраас энэ нутаг орныг хамгаалах нь бол миний туйлын чин хүсэл. За энэ ажлыг хийж явахад сайхан тал нь сайхан амтнаа харж сэтгэл баясаж нутаг орноо бүрэн бүтэн сайн байхаар бас сайхан байдаг. Яг хөө өчигдөр дутагдaltaй таалагдвал бас биелтэй. Одоо хүний уруулай үйл ажиллагаа шийдэмүүдээ байгаль хамгаалагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх хүч байх юм уу? Тиймэрхүү зүйлүүд бол нэслэл тохиолддог. Гэхдээ бол харьцангуй бол маш бага. Байгаль хамгаалагчид даваа тал нь улс их орондоо нутаг одоо эзэн болно. Цаашдаа ирээдүйд төр хөвгттэй бүгд үйлчлэлтэй гэдэг нь бол энэ чухал юм аа. За тэгээд ирээдүйд одоо ирээдүйн 5 жилийн хугацаанд одоо 30 он хугацаанд нарт маань ямар болсон байхыг хүсэж мөрөдж байна вэ гэвэл ирээдүйд их нарт маань одоо байгаль цагуур маань сайхан байх болтугай гэж хүсэж байна. За тэгээд дээрэс нь байгаль хамгаалагч бид нар нутаг орноо ан амтнаа сайн хамгаалж өөрсдөө хийж байгаа үйл хэргийг одоо мөрөөдлөө биелүүлэхийн төлөө чармалтай ажил зүтгэн. Их нарт маань одоо харгалын ангир нь өссөн, ургуулсан, дэлгэрсэн сайхан жил байгаасай. Тэгээд дээрэс нь одоо зохистой аялал жуулчлалыг хөгжүүлж тэрэнд өөрснөө дадаж өөрийн болгосон байхыг л хүсэж мөрөдөж байна да.